Сайн бацхан эрхэм мөндөд үзэгчдээ зах зээлийн нүүдэл нэвтрүүлгийн хамгийн ихний дугаар эхэлж байна. Бид Монгол улсад хамгийн сүүлийн үед бас хурдцтай хөгжиж байгаа хөрөнгийн зах зээл дээр яавал илүү зөв нүүдлэх хийх вэ гэдгийг та бүхэнд дугаар бүртээ тайлбарлах болно. Хамгийн ихний дугаартаа бид сүүлийн үед геополитикийн асуудлаас болж хамгийн хурдцтайгаар огцом өсөж байгаа ховор үнэт металл болох алтны талаар ярилцах болно. Миний хажууд дархаа зогсож байна. Дархаа алтыг маш энгийн байдлаар эхлээд үзэгчдэд тайлбарлаж өгөөч. За тэгэхээр дэлхийд геополитикийн тавсан улс орнууд өөр өөрийнхөө тоглолтоор нүүж байна, тий. Монгол улс бол мэдээж одоо тэнд шатрын хүүтэй одоо энэ тэнцүү үнэлж байна. Тэгэхээр Монгол улс шатрын хүүгээсээ бэрс болж гарахад манай улсын гол ашиглах давуу тал нь юу гэхээр байгалийн нөөц байж байгаа. Тэгэхээр хоёулынхын сэдэв бол одоо өнөөдрийн сэдэв алтны салбар Монгол улсад алт шиг ирээдүй авчрах уу гэсэн салбар байж байгаа. Тэгэхээр сая эхний асуултанд хариулъя. Алт гэж юу вэ гэдэг. Тэгэхээр алт гэж юу вэ гэхээр одоо яг энэ слайд дээр харагдаж байгаа. Алт гэдгийг хичээл дээр үзэж байхдаа бид нар үйл системийн 79 дэх элементтэй гэдээ үздэг тийм. Худалдаачд бол алтыг одоо үн тэдэл цаг, алтан цаг гэж хардаг. Төв банк бол алтыг нөөц гэж харж байна. Инженер хүн бол алтыг одоо гайхалтай сайн уян хатан чадвартай, цахилгаан дамжуулах чадвартай элементтэй гэж харж байна. За санхүүч хүн бол хөрөнгө оруулалт гэж харж байна. Хөрөнгө оруулалт гэж харж байна. Тэгэхээр өнгөрсөн онд алт бол одоо нийтдээ 5,000 тонны эрэлттэй байсан. За энэ эрэлтийн 3.1 нь үн тэдлэл, 17% төв банкны нөөц, 6.4% нь инженер буюу одоо технологи, за 43.9% нь хөрөнгө оруулалтаа зарцуулж байна. Тэгэхээр алт гэж юу вэ гэхээр одоо хүн болгон өөр өнцгөөс яаж хэрэгжилж гэнэ гэдгээс хамаарат өөр харна. За ингээд дийлэнх нь бол алтыг хөрөнгө оруулалт гэдэг хэлбэрээр харддаг юм байна гэсэн үг. За энэ график дээр соёл харагдаж байна. 1975 оноос хойш алтны үн огцом өссөн байна. Ялангуяа энэ онцлог 3 үед бол зүүдгтлийн өссөн. Энэ үеүүдийг нэг талаас сануулах хоёр гэж. Тэгэхээр алтны ханш 3 удаа маш огцом өссөн байдаг тийм. Нэгдүгээрт 1979 он буюу одоо Иракийн дан гарч ирсэн. Түүнчлэн зөвлөлт холбоот улс бол Афганистаны хооронд мөргөлдөн өссөн. За ингээд одоо 71 онд одоо валютын хамгаалалт нь алт байхаа болоод за ингээд алт бол анхудаага 79 онд өсөж байна. За сүүлд 2008 оны санхүүгийн хямралын дараа одоо Европын холбооны улсуудын өрийн дарамт бас нэмэгдсэн, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. За үүнээс шалтгаалж алтны ханш бас нэлээд өссөн. За ингэж доктортой яваад сүүлд Орос болон Украины дай, за сүүлийн ойролт орнуудын мөргөлтөөс шалтгаалаад алтны ханш сүүлийн 2 жил 2 дахин өсчээд байгаа. Энэ гайхалтай үзүүлэлтийг бол өссөн. За тэгэхээр алтны ханш бол урт хугацаанд өөрийн өсөлтөө бол байнгын хадгалж байгаа. За хэдэн мянган жилийн өмнөөс эхлээд одоо эртний одоо Грек те Египтийн хаадууд алтаар тэтмээ идэг байсан. Гэх мэтлэн алт бол одоо бүхэл цаг үед хамгийн үнэтэй металл бол хэврээ байсан гэж болж байна. Энэ графикаас харахад одоо эдийн засгийн хямрал эсвэл дайн тулаан геополитикийн ямар нэгэн асуудлаас шалтгаалаад алтны үн өсдөг юм байна. Гэтэ бусад үед ч гэсэндээ тогтмол бага өссөөр харагдаж байна. Яагаад алт ер нь үн цэнэ ингэж тогтмол хадгалдаг юм бэ? Тэгэхээр энэ өөрөө алт өөрөө одоо дэлхийн улс орнуудын валютын ханшийн эсрэг одоо уналтын эсрэг хамгаалалт болдог. Одоо ам долларын ханш унжийн, манай мөнгөний ханш үнгүүдж чинь тий. Тэгэхээр одоо мөнгөний ханш үнгүүдхийн эсрэг хүмүүс юу хийж чадах вэ гэхээр хөрөнгө оруулалтыг хийж чадна. Тэгэхээр хамгийн сайн хөрөнгө оруулалт буюу одоо дэлхийн хүмүүсийн хэдэн мянган жилийн турш хийгээд үтсэн хөрөнгө оруулалт бол өөрөө алт байж байна. Тэгэхээр одоо энэ график дээр яг харагдаж штэ. Одоо энэ дээр юу вэ гэхээр нэг гоё зүйлийг харах хэрэгтэй. Одоо 2010-аас 20 оны хооронд төв банкны банкнуудын алтны худалдаа бол дунджаар 500 тонн гэж. За 21-22 оноос хойш сүүлийн 4 жилийн хугацаанд төв банкнуудын алтны худалдаа бол жилд дунджаар 1000 тонн хүрсэн. Тэгэхээр төв банкнууд бол одоо геополитикийн эрсдэл болоод одоо валютын ханшийн уналтаас шалтгаалаад одоо алтыг бол төв банкнд нөөцлөж байна. 2 дахин тийм нөөцлөж байна. Дээрээс нэг судалгаа аваад үзэх юм бол одоо дэлхийн 73 улсын төв банкнаас судалгаа авсан чинь дэлхийн төв банкнууд бол алтныхаа нөөцийг өсгөнө гэж хэлсэн байна. 43% нь бол одоо өөрсдийнхөө нөөцийг өсгөнө. 76% нь бол одоо эх 5 жилийн хугацаанд бас өсгөнө гэдэг. Тэгэхээр одоо энэ сүүлийн 4 жил явсан төв банкнуудын алтны худалдаа бол эх 5 жилдээ доктортой байж магтгүй гэсэн хүлээлтийг бол энэ судалгаа үүсгэж байгаа гэсэн. Энгийнээр тайлбарлавал яагаад эдгээр ер нь алтныхаа нөөцийг өсгöd байгаа юм бэ? Тэгэхээр одоо банкнуудын алтны нөөцөө өсгөж байгаа нэг том шалтгаан нь юу гэхээр мэдээж төв банк бол
одоо эдийн засгийн суурь баталгаа хангах хэрэгтэй тийм. Одоо валютын нөөц хамгаалах хэрэгтэй. Валютын ан шиг барих хэрэгтэй, инфляцийг барих хэрэгтэй тийм. Тэгэхээр инфляцийг доктортой байрна, валютын нөөцөө одоо доктортой байлгах нэг арга нь одоо нээлттэй захын үйл ажиллагаа буюу энэ алтыг бодолтой байх байдаг тийм. Хэрэг алттай улс орн байна. Тэр орны валют төдий чинээ чанга байна гэдэг одоо логик бол ард нь явж байна гэсэн. За тэгвэл Монгол улсын жишээн дээр та тайлбарлаж болох уу? Тэгэхээр манай улсын жишээ ямар байна вэ гэхээр одоо энэ дэлхийн газрын зураг харагдаж байна тийм. За энэ шарууд нь юу юм бэ гэхээр тодруулсан байгаа хэсэг нь юу юм гэхээр дэлхийн тектоникийн хавтан мөргөлтөөр галтуулууд үүснэ тийм. Галтуулууд мөргөлтөөр тодорхой эрдэсүүд тэндээс урсаж гарч ирж байна. Тэгэхээр энэ өөрөө хөдөлгөөн дээр үндэслэн одоо эрдэсүүд одоо их хэмжээгээр байдаг органик бүс гэж нэрлэдэг. Тэгэхээр эдгээр бүс одоо яг энэ Америкийн баруун эргээр явж байна тийм. Монголыг дайраад Казахстан гэдэг энд явж байна. Тэгэхээр энэ хэсгээр манай нэг оюутлогоо болоод алтны урхаанууд байна гэсэн. Тэгэхээр дараагийн хэсгээр юу харагдаж байгаа вэ гэхээр одоо манай улстай яг ижилхэн энэ одоо органик бүс гэдэг зүйл байгаа улс орнуудыг харьцуулаад үзэхлээр одоо Төв Азийн орнууд байна. Кыргызстан, Казахстан, Узбек тийм Орос холбооны улс болоод Хятад. Тэгэхээр манай улсын энэ олборлтыг сая гадаа маань асууж ирсэн тийм. Тэгэхэд манай улс одоо 24 оны одоо дэлхийн алтны зөвлөлийн судалгаагаар бол 12.6 тонн алтыг олборлдог. Кыргыз улс манайхаас 2 дахин илүү алт олборлдог жил. Казахстан 7 дахин илүү, Узбекистан бол 11 дахин илүү. Тэгээ манай хоёр хөрш маань бол одоо 100-аас одоо тий 150 дахин одоо илүү хэлдэг бол одоо тий одоо 300-аас 400 дахин илүү алтны олборлтыг бол хийж гинэ гэсэн. Илүү их олборлж гинэ гэсэн утгатай. Илүү их олборлж. Гэтэ манай улсад давуу тал байгаа. Одоо энэ тоо нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл манай улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-т орж байгаа. Алтны олборлолтоор 40-д орж байгаа. Одоогийн байдлаар. Тийм, одоогийн байдал. Биднэрт дээр нь одоо байх боломжтой алтны нөөц 2000 тонн байгаа. Энэ нь өөрөө одоо төгрөглөө шилжүүлээд за нэг унц алтыг бүр $3,000 гэдээ бодоод үзэх юм бол 180 тэрбум долларын баялаг одоо алтны нөөц буюу баялаг манай улсын газар дээр байна гэсэн. Дээрээс нь сая нэг Төв банкыг ойлоо ярьж байсан. Тэгэхээр дараагийн слайдн дээр одоо манай улсын Төв банк хэр хэмжээний алттай бэ? Тэ? Тэр Монголын Төв банк яг энэ харагдж байгаа 7.8 тонн алттай. Кыргызын Төв банк 46 тонн алттай, Казахстаних 341 тонн, Хятад бол мэдээж маш өндөр байна. Тэ? Тэгэхээр одоо манайхтай ойролцоо гэж хэлэгдэжсэн нөгөө улс орнууд маань алтны олборлолт уул уурхайн салбараараа манай улсаас тасраа явцсан. Хоёрдугаар одоо манай Монголын нийт валютын нөөц одоо 7 тэрбум гарлаа гэж яриад байгаа шүү. Тэр валютын нөөцийн 16% нь л алт. Бусад одоо Узбекистан, Кыргыз, Казахстан дунджаар 70-аас 80% нь алт байгаа. Валютын нөөцийнхэн тийм. Тэгэхээр ийм ялгаатай нөхцөл байдал бид нар одоо ирсэн байна гэсэн үг. Тэгэхээр бид нар цаашдаа алтныхаа олборлолтыг дэмжиж, алтныхаа үйлдвэрлэлийг одоо бас илүү шуурхайлуулан явуулах хэрэгтэй гэсэн цаг. Манайхаас бараг ижил гараатай хэлсэн зарим нэг хөгжиж буй орнууд бол одоо дийлэнх валютын нөөцнийхөө хэмжээгээр нь бол алтыг нөөцлж байгаа. Манайх зөвхөн 16% байна. Яагаад ийм зүрх үүсэж байна? Тэгэхээр энэ бол мэдээж нэгдүгээрт олборлолттой хамаатай зүйл болж байгаа тийм. Одоо алт тэр хэмжээгээр олборлож байна гэдэг зүйл. Тэгэхээр одоо дараагийн слайдн дээр илүү нэг одоо тод харуулж тийм. Одоо манай улс боломж байна. 2000 тонны алтны боломжтой нөөц байна 180 тэрбум долларын одоо тийм. Одоо мөнгөөр илэрхийлэх хэмжээний нөөц байна тийм. Энийг эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэж. Тэгэхээр энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах маш олон алхмууд бас өмнө хийгцээр иржээ. Мэдээж зарим нь алдаатай, зарим нь сонсч үлдээ. Тэгэхээр хамгийн ихнийх нь 92-оос 2000 оны алтны хөтөлбөр гэж. За энэ хөтөлбөрийн үр шим нь юу байсан бэ гэхээр манай улс 140 тонн алттай байсан бол алтны хөтөлбөрийн өрөөнд алтныхаа нөөцийг 110 гаруй тонноор нэмэгдүүлж чадчихжээ. За өөрөөр хэлбэл шороо ордууд илүү их ашиглалтанд орсон гэсэн үг тийм. Заамар, шарын гол гэх тийм. За ингээ улсын төсөвт 108 сая доллар цугларсан байж. За ингээд алт хоёр хөтөлбөр эхэлж байна. За тэгэхээр энэ дээр алт хоёр хөтөлбөр болоод алт хоёр хөтөлбөрийн одоо дахин хийгдсэн хөтөлбөрүүд дээр бол одоо илүү үндсэн ордыг идэвхжүүлэх, хайгуулыг идэвхжүүлэх үйл ажиллагаанууд бол хийсэн. Тэгээ өөрөөр хэлбэл одоо бороо болоод олон ваттын төслүүд эхэлсэн. За ингээд одоо сүүлд 2017-аас 21-20 оны хооронд за амнатыг
одоо тий төр хугацаанд нэг 10%-аас 2.5% болгоход алтны одоо Монгол онкин дахь тушаалт бол нэлээд нэмэгдсэн. За дээрэс нь баян онгор болоод дархны Монгол онкууд дээр алтны сорьцын лабораториудыг бол нээсэн гэсэн юм амжилтуудыг бол гаргасан. Гэхдээ нөгөө талдаа бид нар илүү байгаль орчинд ээлтэй байгаль орчин нийгэм эдийн засгийн үнэлгээгээ хийх ёстой байна гэсэн сургамжийг бас давхар авсан гэж. Одоо энэ графикаар харагдаж штэ энэ 68 болгосон штэ гинтийн ашигын доторыг ингээд бол шууд одоо 2 дахин буурч олборлолт нийлүүлэх тийм үү. Тэнгууд энэ бол бидэнд яг туршлага болж үлдэж байгаа он цаг. Одоо алдахгүй гэж бид нар яг халуун дээр яригдж байгаа сэдв. Энэ дээр бид ямар боломжийг эрэлхийлэх ёстой вэ? Алдаан дээрээс юу суралцах ёстой вэ? Тийм. Тэгэхээр яг өмнө нь 2007 онд одоо зэсийн ханш огцон өсөхөд зэсээсээ буюу эрдэнтээсээ илүү их ашиг авахын тулд 68 ашигын татвар явуулж. За энийгээ дагаад татвар тавьж байна гэдэг чинь одоо шинээр олборлогдох, тийшээгээ орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчид одоо сонирхолтой болох гэх тээ. Одоо олон сул талыг бий болгох чинь хамгийн наадлын жишээ одоо Монгол банкны алтны шал 4 дахин буурч байна. Тэгэхээр алт 3 хөтөлбөрийн хүрээнд одоо алт 3 хөтөлбөрийн суурь судалгааг бас танилцуулсан байл олон нийт. За энэ судалгаан дээр юу гэж байна вэ гэхээр хэрвээ алт 3 хөтөлбөр хэрэгжих юм бол шороо ордны алт тушаалт 20-30% нэмэгдэнэ. 229 тонн алттай 45 орчим уурхайг ашиглалтанд буюу эдийн засгийн эргэлтэнд оруулна. Одоо жилдээ 10 тонн алтыг Монгол банкнд тушааж ивэл энийг 2 дахин өсгөж 20 болгоно. Алтын цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барина гэсэн одоо зорилт бол алт 3 хөтөлбөрийн хүрээнд бол хэрэгжих боломжтой гэж харж байна. Тийм та бас ярен дээрээ дурдж ирсэн. Энэ бол өөр үндсэн орд өөр маш өртөг зардалтай. Дээрээс нь урт хугацаа шаарддаг 10-аас 15 жил. Дээрээс нь нэг ордыг одоо ашиглаад олборлоод эхлэхэд бол нийтдээ нэг 50-аас 500 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардна. Тийм багадаа 500 сая хооронд. Тэгэхээр энэ ч бас бага мөнгө биш. Тэгэхээр энийг бид нар ханаас татах боломжтой гэдгийг тавд хэлэх гээд байна шүү, тийм. Тэгэхээр энийг мэдээж бидэнд сонголт байгаа тийм. Банкны зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, улсын төсөв. Тэгэхээр банкны зээл дээр барьцаа шаарддаг байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр хуулийн илүү таатай орчныг хүсэж байгаа тийм. Аль алин дээр нь тодорхой ажилбарууд хэрэгтэй. Манай улсын төсвийн 5.1 нь өөрөө уул уурхай мөртлөө эргээд төсвөөсөө уул уурхайгаа хөгжүүлж байгаа зардал бол гардаггүй тийм. Тэгэхээр улсын төсвөөс бас хийж болно. Жишээлбэл одоо Казахстанд 3 жилдээ нэг удаа 500 сая долларыг олборлолтыг дэмжих зарцуулаад байна. Тийм. Одоо тэрэн шиг баталж болно гэсэн үг тийм. За тэгэхээр одоо хамгийн оновчтой аргыг би хэлж өгөх гээд байгаа. Энэ бол өөрөө хөрөнгөний зах зээл юм а гэж. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр хэдүүлээ алтны товоохон компаниудыг мэднэ гарсан. Step Gold-ыг мэднэ те. Эрдэнэ ресурс. Хаалтай. Одоо Монголын хамгийн том нөөцөд орж хаалтай чинь. Мандал ресурс. За дээрэс нь одоо Эрдэнэ жас гэх мэтлэн те. Өөр уурхаанууд явж байна. Тэгэхээр Step Gold, Эрдэнэ ресурс хоёр бол илүү хувьцааны санхүүжилтээр босч байгаа те. Хөрөнгөний биржид хувьцаагаа санал болгож байгаа. Хаалтай өрөөнд хувьцаагаа санал болгож байгаа. Эсвэл хувьцаа авсан хүмүүстэй эргээд одоо бонд болгоё. Эсвэл бондоо хувьцаа болгоё гэсэн өөрчлөх буюу хөрвөх нөхцөл гэж нэрлэдэг. Энийг нь хийж байгаа. За, өрийн санхүүжилтээр сая хаан алтайг дурдсан тийм 45 тэрбум төгрөгийн бондыг гаргасан. За, одоо бол борлуулалт нь нийт их найд гарцсан алтны томцлуулсан. Одоо Монгол банкны алтны одоо экспортын 10 орчим хувьтай тэмцэхүйц хэмжээний алтыг чаддаг компани байна. За, ингээд манай улсад бас өөр нэг боломжтой хоёр хөлбөр байж байгаа. Шинэлэг санхүүжилт хэлбэр. Тэгэхээр эдгээр бүх хөлбөрүүдийг Тэнгэр Капитал үндэсний компаниар дамжуулаад алтны компаниуд манаас хэрэгжүүлэх боломжтой. Та бол хөрөнгөний зах зээлийн алтны салбарыг дэмжих хамгийн гол бас их үүсвэрэж болно гэж хэлж штэ. Гэтэл Монголын хөрөнгөний зах зээл бол нийт одоо хөрөнгийг тооцоод үзэх юм бол ойролцоогоор нэг 2 тэрбум америк доллар байгаа. Гэтэл 45 алтны энэ ордыг бүгднгийн ингээ үйл ажиллагааг эхлүүлэе гэж бодоход ойролцоогоор нэг 5-аас 10 тэрбум доллар одоо шаардах нь шүү дээ. Тэр энэ 2 тэрбум гэдэг чинь өөрөө энэс бага байгаа тань энийг дийлэхгүй Монгол хөрөнгөний зах зээл. Сүүлд манай улсын бондын зах зээлийг тооцоод үзэхлээр дараагийн слайд биш хэлчихээ лээ. Бондын зах зээлийг хараад үзэхлээр 5.8 орчим их найд төгрөгийн бонд аль хэдийн гарцсан. Манай улсын харилцах хадгаламжтай банкны нийт актив өөрөө 90 их найд төгрөг. За, олон улсын зах зээл дээр хөрөнгөний зах зээлийн хөгжсөөр хагаад банкнасаа дотоодын нэгт бүтээгдэхүүнээсээ 2-оос 3 дахин илүү одоо томорсон хөрөнгөний зах зээлүүд бол байдаг. Тэгэхээр одоо хөрөнгөний зах зээл дээр одоо эхний санхүүжилт, хайгуулын санхүүжилт, IPO гэдэг. Тэгээ дараа нь бонд руу ордог, баяжуулах үйлдвэрээ бондороо барьдаг. Хайгуулаа одоо
хувьцаагаа гаргаж тий хийдэг. Тэгээ энэ жишг бол одоо шатараатай зогсох юм бол хийгдэх юм бол хөрөнгөний зах зээл төр бол үүнээс ч илүү боломж бол байгаа гэж хэлж байна. Дээрэс нь хувь хүмүүсийн хөрөнгө оруулалтыг бид нар мартчих болохгүй. Тэгэхээр хувь хүмүүс одоо алтны салбарт хөрөнгө оруулалт хийгээвэл нэгдүгээр битээр нь алт авч болж байна тийм. Төв банк одоо үнэт эдлийн дэлгүүрээс. Хоёрдугаарт нь алтны ETF буюу алтаар баталгаажсан үнцаасыг авч болж байна. Хоёрдугаарт алт олборлогч компаниудын хувьцааг тийм. Step Gold, Эрдэнэ ресурс. За алт олборлогч компани бондыг нөхөрлөл болон хоршоо хэлбэрээр одоо алтны компаниудыг хөдөлж авах тийм. Тэгэхээр эдгээрийн дөрвийг нь бол аль хэдийн одоо тэнгэрийнхний зүгээс хийж байна тийм. Хийх боломжтой. Та одоо 5 арга замын 4-ийн тэнгэрээр дамжуулах боломжтой гэсэн. Дээрээс нь нөгөө хөрөнгөний зах зээл дээр одоо багтаамжийн талаар ярьж байсан тийм. Одоо хэдүүлээ юу тэтгэврийн сан ярьж байгаа, баялагын сан ярьж байгаа. Бид нар бас тэрийг судалж байгаа тийм. Тэгэхэд Монголын 1 сая ажилчин нэг нь 50 сая төгрөгийн тэтгэврийн хуримтлалтай болцсон байхад тэр өөрөө 15 тэрбум доллар байна. Тийм. Одоо 50 сая төгрөгийг магадгүй эх 5-10 жилийн хугацаанд тэтгэврийн сан дээрээ хүн цуглуулахад 15 тэрбум долларын тэтгэврийн хуримтлал үүссэн. Баялагын сан өөр бус сангуудыг ярьж болно тийм. Тэгэхээр бас ингэж одоо хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр одоо хөрөнгөний зах зээл хөгжих юм бол эдгээр бүрэн боломжтой гэдгийн тоонууд бол харагдаж. Мэдээж хүмүүс ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд алт сонирхож байгаа. Тэр давлгаа ч гэсэн нэмэгдсэн байна. Тэгэхээр алт авъя гэж хүсэж байгаа хүн хамгийн ихний одоо ямар алхам хийх ёстой байдیں۔ Ер нь хідэн төгрөгтэй хүний хийдэг ажил юм. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ ялах чи тийм. Одоо яг энэ 5 зүйлээр алах. Биталт авъя гэх юм бол та Монгол банкн дээр очиод 1 грамм алт авъя гэх юм бол нэг 560 орчим мянган төгрөгөөр авчих. Тэнгэр капитал дээр ирээд би энэ алтаар баталгаажсан үнцаас авъя, алтны компани хувьцаа авъя, бондыг авъя. Одоо тий гэх юм бол та за нэг хувьцааг нь за нэг 30 долларын тий 30 доллар 10 доллартай компани хувьцааг яг тэр мөнгөөр нь авч болно. Эсвэл 1 доллараар ч хамаагүй алтаар баталгаажсан энэ үнцаас буюу ETF гэдэг зүйлийг авч болно. Бондыг бол мэдээж одоо сая төгрөгөөр тий 10 сая төгрөгөөр алтны компани бондыг авч болно. Тэгэхээр энэ дээр одоо илүү уян хатан нөхцөлийг тэнгэр капитал тий буюу хөрөнгөний зах зээл санал болгож байна гэсэн. За баярлалаа. Хамгийн сүүлийн асуулт гэх юм бол одоогоор бол алтны ханш $4500 төрсэн байгаа гэж би бол ойлгосон. Тэгэхээр энэ нь өөрөө жумиг гэж мэдэх үү? 2026 онд өмнө нь дандаа өсөжсэн ч гэсэндээ унлаа гэж боддог. $3000 төлөө гэж боддог. Монголын эдийн засагт ямар нэг эрсдэл байх вэ? Алт гурван хөтөлбөрт бас нөлөөлөх үү? Юу гэж харж байна? Тийм. Тэгэхээр одоо хоёулаа нэг дүнэлтээ хэлэхээс өмнө яг саяны асуулт хариулж таа. Тэгэхээр манай улсын валютын нөөцийн 16% нь алт байгаа. Тэгэхээр алтны ханш өсөж буурах нь манай улсын валютын нөөцөд нөлөөлнө гэсэн үг шүү. Тэгэхээр алтны ханш $100 өөрчлөгдөхөд тий одоо алтны ханш $100 өөрчлөхөд манай улсын валютын нөөц $25 сая дээшээ доош болж байгаа. Одоо $1000 унахад $250 сая валютын нөөц хорогдно. Нэгдүгээр тий. Хоёрдугаар алтны ханш унчих юм бол тодорхой хэмжээний гадны хөрөнгө оруулалтууд одоо орох тий. Дээрээс нь алтны компаниудын ашигт ажиллагаанд бол сөргөөр нөлөөлнө. Тэр уул уурхайн эдийн засгаас хамааралтай манай орны хувьд одоо нэг салбараас олсон орлого бусад салбаруудад дам нөлөөлөх энэ боломжийг хязгаарлах магадлал бол харагдаж байна л гэсэн үг тийм. Тэгэхээр эдгээр дүүлэлтүүд хэлж болохоор. Тэгээ сүүлд нь хэлэхэд яг сая хэлсэнчлэн алтны ханш $4500 давлаа. Дэлхийн томоохон банкуд буюу Goldman Sachs тийм алтны ханш 600-аас 600 одоо $6000-оос $6300 хүрэх төлөвтэй гэж таамагласан байна. Хэрвээ алтны ханш яг энэ өөдрөг төсөөлөлтөй байгаа энэ үед Монгол улс алт олборлолтоо дэмжснээр энэхүү өсөлтийн давлгаанаас улсын хэмжээндээ өгөж хүртэх боломжтой тийм. Харин алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах одоо хамгийн гол гарцсан өөрөө одоо санхүүгийн хэрэгслүүд дотроо хөрөнгөний зах зээл юм аа. Энэ өөрөө алтны үнцнийг бодит хөрөнгө оруулалт болно. Бодит хөгжлийн их усүр болгож хургах боломжтой юм аа гэж хэлэх гэсэн. За ярилцсан танд баярлалаа. Үзэгчд маань эндээс бидний өнөөдрийн сэдэв болох Монголын алт Монголд алт шиг ирээдүй авчирч чадах уу гэдэг дээр тодорхой ойлголт авсан байх гэж найдаж байна. Таны цааш ажил амжилт хүсье. За баярлалаа их үзэгчдээ бид зах зээлийн нүүдэл нэвтрүүлгийн хамгийн эхний дугаараа танд хүргэлээ. Эхний дугаарын сэдэв алт байлаа.